Гайгүй юу? Чи яаваа хорд явцгаа. Эдийг бас өгшөө. Одоо нэг нэгчээ. Би ердөө л сонирч замдаа хөтлөгдөв. Бусдыг дагаж сэтгэлээ тайвшруулахыг. Үгүй. Зүгээр л хөгжилдөхийг хүссэн. Ихэндээ надад таалагдсан. Бас би дэндүү ихээр шунанд орлсон. Хөөе. Согтуу юм аашин. Унтах гэсэн юм л яа. Гэтэ авч. Яг л намайг ховсцсон мэд татаж би ч түүнгүүгээр хоромж тисч чадахгүй болсон. Дахиад нэг гэхдээ хаа нэгтэйгээс сонсогдно. Гэхдээ энэ бүхэн нэг л мэдхэд эсрэгээрээ эргэж намайг хинч биш болгосон. Энэ үед намайг хинч анзаарч ойлгоогүй бас хориглоогүй. Тэр тусмаа хажууд минь үргэлж байдаг гэр бүлийнхэн маань. Үнэхээр тэд ойлгож анзаарахыг хүсээгүй гэж юу? Эсвэл анзаарсан ч юу болоод байгааг ойлгохгүй, мэдэхгүй байсан уу? Цагаан тахлын тухай мэддэг болов. Мэдэхгүй болохоор ойлгоогүй, анзаараагүй байх. Хэрв би энэ бүхнийг эрт ойлгож, эсвэл хэн нэг нь намайг хориглон ухааруулсан бол би эд эрхтэн эрүүл мэнд байгаа бүхнээ алдах байсан болов. Хар тамхи таныг шорон эсвэл үхэлд хүргэнэ.